Нанямарны урлаган дээр сугаат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 нүгүрийн даваагаас баасан гаргийн ягийн цаг мөчид радион 3 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 13 минут болсон өнөөдөр 2024 оны 5 дугаар сарын 23-ны пүрэв гаргийн үдээ ачаар нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Мөнхат гэрлээ за найруулагчаар Гамболтын ангарганаар ажиллаж байгаа. За өглөөний өдрийн мөгийг сайхан амарсан. Өглөөний мэнд сайхан амарлаа. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар чанартай Андре Морто Ерседенс за мөн технологийн шин салбарын нээлтийн технологийн шин салбарынхаа нээлтийн урамшууллаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За ингээд үдээ ачир нэвтрүүлэг пүрэв гариг болгон алдартай хосуудын хайрын түүхийг танд ярьж өгдөг. За ингээд өнөөдөр бол хашахын краш хашахын краш бас баг минич краш би сая зургийг хараад крашчлаа. Алдарт жүжигчин Холливуудын супер секс символ буюу одоо секс бэлэг тэмдгүүдийн нэг байсан Италийн үндэсний баялаг гэж нэрлэгддэг Софи Лорен түүний нөхөр болох продюсер Карла Понти нарын хайрын түүхийг ярьж өгнө. За тэгтээ ер нь ирчүүд битэл бич баг хараад нэрээ вау та гэж болсон. Итали яагаад ийм гоё юм? Гайхалтай гоё бүсгөө байгаа те. Тэгэхээр энэ хүний хайрын түүхийн тухай уншиж байгаад нэг юм тоо баримт олж уншлаа л да. За хүн яг энэ амьдралдаа бүр яг өөрт нь зориулагдсан тэр цорын ганц хүн буюу одоо soulmate гэж ярьдаг шүү дээ тий. Soulmate-тэйгээ уулзрах боломж 10,000-д нэг л байдаг гинэ. За тэгээд тэгвэл өнөөдөр яг ийм soulmate-тэйгээ уулзраад амьдралын сайн сайхан хүнд хэцүү араар тавилт тий одоо өвчин зовлон ер нь өчтөчнөө зовлон үзэж туулж хагас 100 дамнан амьдарсан хотуудын тухай ярьж өгч байгаад их баяртай байна. За ингээд өнөөдөр ярьж хайрын түүх бол за Холливуудын төдийгүй Европын кино урлагийн маш том од за тухайн цаг үеийнхэн секс символ буюу одоо секс бэлэг тэмдэг болсон жүжигчин Софи Лорен за түүний нөхөр Италийн кино продюсер Карла Понти нарын хайрын түүх. За Софи Лорен ер нь бол айгүй сонирн байдлаар намтар нэхэлдэг. Маш олон газар. Софи Лорен нөхөртөөгөө хамт эх орноосоо цөлөгдөж байгаа. Италиасаа хөөгдөд бүр хөөгдөж байгаа. Одоо цөллөгт явж байгаа. Тэг яг цөллөг гэдэг нь бол одоо амар одоо Сибирь рүү биш. Яг өөр орн руу л да Америк руу, Франц руу. Тэгэхдээ энэ нь Софи Лорены амьдралд маш одоо юу гэдэг том сайн сайхан эргэлт болсон. Ийм азтай одоо сохорсон мэс завшгүй гэдэг шиг ийм азтай цөллөг болсоо гэж үздэг. За Софи Лорены нэр нь гоё. За маш урт. За София Костанза Брижита Вильяни Шикалони гэдэг ийм нэртэй. За өөрийнх нь богино нэр бол Софи Лорен. За энэ бүсгүй 1934 оны 9 сарын 20-нд Ром хотын Неаполийн гоо бүсгүй Ромилда Виланигийн охин болж төрсөн. Ээж нь Неаполийн гоо бүсгүй байсан. Одоо ээж нь мисс байсан гэсэн. Тийм тэгэхээр мисс ээжээс л ийм гоё бүсгүй төржтэй. Харин София Лорены аав нь бол сурвалжид гаралтай Рикардо Шикалони гэдэг ийм хүн байсан. Энэ нөхөр бол нэлээд жоохон бүтэлгүүдүү нэг юм хүүхэмсэг нөхөр байж. Тэгээд ээж нь Неаполийн гоо бүсгүй болсныхын дараа тухайн үед толгойг нь эргүүлээд одоо юу гэдгийг эргүүлж байгаа жирэмсэн болонгууд нь хайцсан. Хаяа явцсан. За ингээд ер нь бол аавгүй өссөн. Тэгээд ихтэй Софи Лорен өөрөө ерөөс ингээд амьдралынхаа туршид аав нь нэг сурвалжид гаралтай буюу одоо язгууртай хүн байсан учраас аавынх нь удмын тэр Хохенштафен гэдэг аавынх нь удмын би тэр гүнгийн угсаа залгамжлагчийн охин гэж үргэлж өөрийгөө гүнгийн авахай гэж үздэг байсан. За. Тий аав нь бол тоогоогүй зүгээр жимсэн багт нь хайцсан ээжийг нь. За 1997 онд хэвлэгдсэн Warren Harris гэж одоо намтар судлаачийн бичснээр бол Софи Лорен эх орондоо маш их хайртай хүн байсан. Яагаад ч юм ер нь Италид л байх дуртай ийм хүн байсан. За тэгээд аавыгаа маш их үзий яддаг байсан. Ингээд ээжийг нь дүүтэй нь хаяа явцсан учраас за тэгээд тэгэх тусмаа ингээд өөрийг нь одоо жирэмсэн болгоод хайчаад тоохгүй хаяад яваад ахт нь аавт нь буюу эцэгт нь ингээд ухаангүй хайртай байдаг ээжийг айгүй өрөвддөг байсан. Таныг ингээ хайчаад ах чинь тэр нэг хүний юуг нь хайрладаг байна. Ээж нь тэгээд аавыг нь хаяад явсан ирнээл аавыг нь хайрладаг байсан. Тэгээд тэр ээжийг өрөвддөг байсан. Ийм гурван сэтгэлийн айгүй сонин одоо юу гэдгийг сэтгэл зүйн төлөвлөлт надад бол маш тод байсан гэж үздэг гин. За тэгээд 1934 он Софи Лорен төрсөн. Тэгсэн төрөнгууд нь аав нь хайчаа явц. Тэгжсэн эргэж ээж дээр нэрэл ингээл нэг тийм сонин суугч биш байхч биш божсэн 38 онд дүү охин буюу Мария гэдэг нь төрөөд тэгэнгүүт дүү охиныг нь төрөнгууд аав нь бүр шууд үгүйсгэс. Наадах чи миний хүүхэд биш. Чи өөр хүнээс л хүүхэд авсан. Чи энэ угаасаа энэ явдалтай нөхөр тийм ингээд ямар новшийн гар вэ? Харин тий. За. Тэгээд хайчаа явц. Тэгээ энэ удаа бол бүр яг бүтэн хайчаа явцсан. За ингээд
нэг эцэг нэгтэй ингээд Мариатагаа ингээд хоёулаа ээжтэйгээ үлдсэн. Тэгэнгუთ ээж нь нөхөргөө хоёр хүүхэдтэй сүүлдээ бүр ингээд амьдралаа авч явах аргагүй болоо. Тэгээд одоо Монголоор бол төрхөмдөө буцаж байгаа. Неаполь хот руугаа энэ чинь Ромд буюу одоогийнхоор Улаанбаатарт нийслэлт Италийн нийслэлт шүү дээ. Тэгэнгუთ Неаполь хот руугаа очсон. Тэгсэн ээж аав нь одоо эмээ өвөр гэсэн үг. Жаахан амьдраланд тааруулж гисэндээ хоёр хүүхэдтэй охиноо үлүүлээгээд авсан. За ингээд эмээ өвөртөө хамт амьдэрсэн. Итали тэр үед одоо нөгөө Ватикан байдаг учраас италичууд маш шашны хатуудыг журамтай байсан. Тэгээд ер нь бол София Лорен яг тийм хатуу шашны үзэл баримталтай Италид өссөн. Бага насаа бол өөрөө маш олон удаа дурссан байдаг. Үнэхэрийн ядуу байнга өлсдөг байсан. Хүүхэд нас гэхээр надад ерөөсөө л өлсгөлэн хонхолцоо хотоод л буудаг гэж санаанд буудаг гэд. Тэгээд тосгоных нь ээжийг нь манай тосгоны одоо мисс болсон ийм гоё би хаа царайлаг ийм хүүхэн хинтэйгээ явуулдаад нэг ийм муухай София Лореныг хүүхэд байхад юуны нусны муухай гэдэг байсан. Өө тийм үү? Тосгоных нь шоолдог байсан. Царай муутай. Өнжисэн хамартай ийм урт хамартай. Өнжисэн урт хамартай. Тэгээд нэг ийм жижигхэн нүүртэй, дарвайсан том амтай. Яар тэр мессежээс ийм үгээд тийм ийм гоё манай тосгоны одоо ийм хамгийн сайхан бүсгүйгээс яагаад ийм муухай туранхай ийм урт хөл гартай ийм хачин царай муутай хүүхэд төрвөө гэж их шоолдог байсан. Тэгээ София Лореныг 6 настай байхад дэлхийн 2 дугаар дан эхэлсэн. За яг энэ үеэр бол маш их өсөж тэр хүнд дайны хүнд хэцүүг туулсан байдаг. Тэр үедээ бүр София Лорен бөмбөгний одоо юу гэдэг хилтерхийн доногдоод ирүүнийхээ доор сорвтой болсон. Байд юм байлээ. Тэгээд хамгийн хэцүү нь ээж нь дайны жилүүдэд ажил хийх ямар ч боломж авахгүй. Тэгээд эмээ өвөө хоёрын София Лореныг охин дүүтэн тижээхийн тулд бие үнэлдэг байсан. Их хүрхэд гэдэг. Тэгээд ээж нь ганцаараа баг ингээд тэгж бие үнэлж одоо юугаа гэр бүлийнийхээ тижээдэг байсан дайны үе. За ингээд дайн дууссан 1949 он София Лорен 15 нас хүрсэн. 15 нас хүрсэн чинь тосгоных нь нөгөө нэг тосгоны мухад дэгдэг нуусны мухад дэгдэг чинь хон шуу болчихгээ дахиад шаагсан. Тий үнэхээр ингээд зүгээр маш гоё бүсгүй болж гарч ирсэн. Тий тэгэнгუთ ээж нь шууд өөрийнхөө нөгөө одоо мөрөөдлийг өөрийнх нь бүтээгүүн мөрөөдлийг охиноороо биелүүлэх гээд за миний охин юу яа Ром ороод тэгээд говьсгэн тэмцээнд ор гэсэн. Тэгэж говьсгэн тэмцээнд ээж нь оруулсан юм бэл. За ингэж София Лорены алдрын зам эхэлсэн. За хоёулаа хамтран аялагчаар яриад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 11 цаг 20 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар Техносон хамтран аялаж байгаа. За шинэ салбарын нээлтийн урамшууллаа зарласан байгаа юм байна. За Техносон юу хийж байгаа юм байна? Go to market шинэ салбараа нээж байгаа юм байна. Go to market ч одоо манай ажлаас хойших нь 32-ийн наадталтай байгаа шүү дээ. Манайхан бас баах яриаггүй юу? За. За 500 сая төгрөгнөөс дээш худалдаа авалт бүрт бэлэгтэй урамшуулалттай байгаа юм байна. За 5 сарын 20-ны өдрөөс эхлээд 6 сарын 10-ны өдрийг дуустал юм байна. 500 мянгаас дээш худалдаа 500 сая төгрөгнөөс дээш үнэтэй утас авах юм бол Ace Fast брендийн одоо 30 вольтын адаптер За сая төгрөгнөөс дээш төгрөгийн үнэтэй утас авах юм бол Ace Fast брендийн Bluetooth чип авах юм байна. За 2 саяас дээш үнэтэй утас авах юм бол Ace Fast брендийн одоо 30 вольтын адаптер дээр нэмэх нь Bluetooth чип хамтд нь авна. За тэгээ бас ингэж штэ. Худалдаа авалтын 100 мянган төгрөг тутамд нэг суулаа олгоно гинэ. За ингээд супер азтан яасан бах нь Samsung Galaxy Tab S9 Fi таблетыг хожно гинэ. За 2 сая төгрөгнөөс дээш үнэтэй утас авбал за тэр Ace Fast брендийн адаптер аваад Bluetooth чип аваад тэгээд 20 ширхэг суглаа авах Тийм нь. байна. За тэгээд мэдээж бүх төрлийн хуваан төлөх зээлийн апууд болон лизингээр авах боломжийг танд олгож байгаа. За тэгээд дээрэс нь бас нэг гоё юм нь бүх гар утас дэлгэцийн 80% даатгалтай. Энэ айгуу гоё байгаа зү тэ. За ингээд хямдралтай бэлэгтэй урамшуулалтуудтай эхэлсэн. Тэгээд салбар бүрт найрсаг өөрчлөх технологийн зөвлөхөд одоо танд үйлчлэг нэ тийм ээ. Давцсан чинь сайхан танилцуулаад, тайлбарлаад хэлээд өгөх нь. За тэгээд та 77 техник 18 гэдэг дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. 77 техник 18. За тэр Go to market гэдэг байгаа би яриад байгаа чинь хаана байгаа вэ гэхээр Хангаа хотхны баруун талд байгаа тийм үү? Тий 32-ын тойрогоос хот руугаа явхад байд юм билээ. За Go to market үйлчлэгийн төвийн 2 давхарт нь байгаа юм байна. За манайх ингээд нээгтгэж шүү л гэдэл манайхаар бас айгуу сурталчилсан чинь айл үшээ нээгдээд одоо ингээд газрууд нь орцсон байна штэ тийм ээ. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн утасны дугаарыг
нь хэлсэн. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Техносон шин салбарынхаа нээлтийн урамшуулаар хамтран ажиллаж байна. Баярлалаа. За одоо Карло Понтигийн товчдох хийх хүргэе. За нөхөр нь. Яг байна. За Карло Фортунадо Пьетро Понти сеньор 1912 оны 12 сарын 11-нд Ломбарди мужийн Мажента хотод төрсөн. За манай София Лорен чинь 34 оны гэхэд овоо ах юм байна те бас. Нилээн насны зүрх байна шүү дээ те. Тий баг 20 дахь юм уу. За өвөө нь бол хотын захирагч байсан гэдэг бодохоор ер нь л бол нэг тийм боломжтой чинэлэг айлын хүү болж төрсөн. За аав нь болохоор хуульч байсан. Тэгэхээр Понти ингээд аавынхаа замаар алхаж уул нь бол Миланы их сургуульд хуульчаар суралцаж төгссөн байхгүй юу? За. Гэхдээ тухайн үед буюу одоо 1940-од онд кино урлаг Италид маш олон хүний сонирхлыг татаад бүр нэг тийм хүний нэг юм аазгаа өдлөгсөн те одоо содон сонин урлаг байсан болохоор Понти хуульч болохынхаа оронд мөрөөдлөө дагаад кино урлагт ерөөсөө эргэлт буцалгүйгээр орсон байдаг. За тэгээд Понти ч ихтэй өөрөө ер нь бас юм хоосонгүй байсан. Маш гэрхаа ажигч те. За тэгээд ийм тун өндөр харизмтай хүн байсан. За яагаад харизмыг онцолж ийн гэхээр энэ хүн Италийн кино урлагийн хамгийн алдартай за бүр лут мундаг те. За царайлаг, эрх мэдэлтэй гэд бүхэл хүнийг ерөөсөө ингээд яг зангидж ажиллуулж чаддаг тийм супер нөхдүүдийг ингээд удирдаад ажиллаад байсан. Зөвлөлүүд ажиллаад байсан. Өндөр харизмтай хүн байсан байгаа байхгүй юу? Тэгээд ер нь бол Италийн кино урлаг их үедээ яг их үедээ бол юм Понти гэдэг нэр сонсогддгүй байсан бол Яванда одоо Понтитой ажилласан байх нь тий. За ажиллах нь бүр нэр төрийн баталгаа болсон байсан байгаа байхгүй юу? 100 тэгвэл супер продюсер байсан. Би Понтигийн кинонд тоглосон гэхэд бол тэгээд шууд баг айгу од болно гэсэн. За Карли Понти гэдэг хүнийг бол ер нь бол хоёр гавьяатай гэж хэлж болно. За нэг нь энэ хүн Италийн кино урлагийн орчин цагийн үүсэл хөгжилд бол үнэхээр нөхөж баршгүй хувь нэмрийг оруулсан. За нөгөө пианорууд гэж ярьдаг шүү дээ. Тийм пианоруудын нэг буюу одоо түүчэлэгчтэй нэг байсан бол за нөгөө нь энэ хүн яалтчгүй Италийн одоо үндэсний баялаг гэгддэг София Лореныг гудамжнаас бүр олж хараад нээж илрүүлээ те кино урлагт бүр татаж оруулаад за цаашлаад гэрлэж суугаад үнэн чахань найдвартай арт тал нь олж авсан гавьяатай гэдэг юм бэлээ. За Карло Понтигийн кино урлагийн замнал бол 1930-ад онд эхэлсэн. За түүний нэр дээр одоо продюсераар нь ажилласан гэх данстай яг нэг 140 гаруй кино байт юм байлээ. За Понти дэлхийн 2 дугаар дайны одоо дараах дүнсгэр он жилүүдэд Италийн кино урлагийн урлагийг одоо Европын давцанд тэргүүн игнэнд бүр ингээд өрсөлдөхөөц хөгжүүлж 1950-аас 1960-ад онд бол Италийн кино урлагийн түүхэн дэх хамгийн их амжилт олж ашиг орлого цуглуулсан кинонуудыг продюсерлан бүтээсэн юм хүн. За тэгвэл энэ хоёр яаж танилцсан бэ? За ингэж байгаа. 1949 онд София Лорен 15 настай. Ээж нь 15 настай байхад нь ээж нь ингэжээ. Тэнгисийн хатан гэдэг гоо бүсгүн тэмцээн болох гэж байна. Миний охин ор гэжээ. За тэгснэг асуудал гарч ирсэн. За София Лорен бие хаа царай зүсвэл үнэхээр тасархай байсан. Үнэхээр супер байсан. Тэгсэн чинь яг ингээд тэмцээнд оролцоод ингээд явж исэн чинь хамгийн сүүлийнх нь финалийн шатанд үдшийн юм даашинцтай үзүүлбэр байжээ. Тэгсэн чинь даашин зах мөнгө байгаагүй. Даашин зөмсгч хувцс байгаа. Одоо баг үнсгэлчин гэсэн үг. Бүр ямар ч хувцс байгаа. Тэгсэн бүр яг бүр үнсгэлчингийн үлгээр биелж байгаа. За мөнгө даашин завья байдгүй. Тэгсэн ээж нэг юм хард ганцхан хард төвлөлтэй. Тэгээд тэрийг цагаан болгож бодсон байгаа. За хард төвлөлөө цагаан өнгөөр бодсон байгаа. Тэгсэн чинь имэн шууд ингээд гэрээ тойролж харж ийсэн хөшгөө удам дамжиж ирсэн хөшиг зүгээр л нэг юм ягаан нийл ягаан өнгийн юм хөшиг байсан. Хөшгөө тайрж аваад хөшгөө бүр шууд аваад тэгээд имэн хөшгөөрөө даашин зээж өгсөн. София Лорент. Тэр хөшиг чи одоогийнхоор бол ч удам дамж ирсэн хэр чи ингээд удцсан хөшиг байгаа шүү дээ. Тэгэхэд зайлвал ингээд даашин зах мөнгөгүй ийм ээжийнхээ будсан ийм хуучин цагаанаар будсан хар төвлийг цагаан болгож өмсөд эмээгийнхээ ойж өгсөн гэрийнхээ хөшигний материалаар даашин зээж өмсөд за ингээд тэмцээнд орсон байгаа. Тэгээд София Лорен тэр тэмцээндээ төрүүлээгүй л дээ. Гэхдээ 12 тэргүүн гүнжийн нэг нь болсон. За ингээд ямар ч байсан ээж нь тэгж батсан. За миний охин бол ямар ч ингээд 12 тэргийн гүнжийн нэг болсон юм чинь. Одоо энэ чинь Неаполь واخгүй том хот бол биш. Тэгтэл гайгүй. Ром руу яваа Неаполь дотор. Тэгэнгүүт ер нь Неаполь чи ер нь нэг тийм айгүй урлаг маш гоё Неаполь дуу хөгжим гэж гоё байдаг хэрнээ ер нь жоох ядуутартай хүмүүс байдаг гэсэн. Тийм. Тэгсэн Ром хотыг зорий охиноо дагуулад. Тэгээ ээж нь София Лореныг дагуулад Ромд ирсэн бай. Тий. За ингээд Ромд ирээд ер нь энэ тентгийн киноны зураг авалт одоо ингээд хаанал ингээд зураг авуулна, тэн зураг авахуулаад, говскүн тэмцээнд оролцоод, савнгийн дөрийн комикод зураг авахуулаад. Тэгсээр яваа зайлуу ямар ч байсан фоторомансын хатан гэдэг нэр авчижээ тэр хүндээ бас. За тэгсэн айгүй сонин. Нэг өдөр София Лорен
Одоо Колизей нэг Италид Ромд хүмүүс очиж үздэг штэ. Колизейн ойролцоо нэг зоогийн газарт найз охидтойгоо бүжиглж исэн юм байна. Зүгээр лөө? Тий, зүгээр ингээ найз охидтойгоо бүжиглж исэн. Тэгсэн тэр үеэс нэрд гараагүй зүгээр энэ тийм зураг авахулдаг л охин байсан. Тэгсэн нэг дулаахан жоохон хижээл өөрөөс нь бол нэлээд ахмад хижээл насны ойртож ирээд өөрийгөө намайг Карла Понти гэдгээ. Тэгээд ингээд нөгөө би ингээд кино продюсер хийдгээ. Чи ингээд кинон тоглох уу? Кинон тоглооч ингээд чи кинод болмоор байна уу гэсэн юм байна. Тэгсэн Софи Лорен сүүлд нь тэгж дурсан байгаа өөрөө. За. Анх зүгээр ингээл тэр юунд Колизей хажуутлын ресторанд найз охидтойхон бүжиглж яхад л нэг хүн ирээл яриад тэгэл бид хоёр ингээд ярилцаа суусан чинь ягаад ч энэ хүн намайг ингээ нэг юм ойлгоод байгаа ч юм шиг тийм мэдрэмж шууд төрсөө. За. Энэ хүн ингээд намайг нэг юм тэнэг охин биш, тэнэг хүүхэд биш те ингээд маш хүндгцүү амьдрал туулсан тэгээд амжилтанд хүрмээр байгааг минь энэ хүн мэдрээд ингээд ойлгоод намайг дэмжих юм шиг санагдсан. Тийм тэгээд нэг юм зүгээр л ингээд нэг юм сэтгэнээд над руу сэтгэндэг олон ирчүүдийн хажууд энэ хүн үнэхээр өөр байсан. Тэгээд би энэ хүнтэй дахин уулзах юм байна гэдгээ мэдэрсэн. Тэгэл би ер нь татгалзах чадаагүй. Тэгэл энэ хүнтэй уулзсан гэж. Тэгэхээр ер нь баг Софи Лорен баг анхны мэдрэмжээр л энэ миний soul mate юм байна гэдэг мэдрэмж төрсөн юм байна гэж надад сулаач үздэм байлээ. За. Тийм. Тэгээд юун дээр нөгөө Карла Понти чинь том продюсер ингээд аваад очихгүй юу? Софи Лореныг дагуулад. За. Тэгсэн чинь оператор нь тэгсэн гинэ. Өө чи юу дагуулад ирчихэ? Наадах чи камер дээр гарахгүй, олигтой гарахгүй. Яаж байгаа юм гэсэн чи? Ийм жижигхэн нүртэй гэдэг ингээд оператор бүр аймад оргоцсон. Ийм жижигхэн нүртэй. Ямар том амтай юм бэ? Хамар нь хайшаа юм бэ? Шулуун шиг унжицсан. Гэ бүр ингэ өөлөд оператор бүр ингэ зураг авахгүйсэн гинэ. Тэр чинь нөгөө проб авдаг штэ. Тийм. Тэнгууд сүулдэ яг тэр үед одоо Софи Лорен тэгсэн гэж байгаа байхгүй. Зүгээр л ингэ нөгөө ингээ төрсөн юм чи би яах юм гэж ойлмаар байсан. Шууд нүдэн дээр нөөрт нь хараад хэлсэн гэж авч. Тэ урлагийн тэрдэл дээр ингэ галзуу штэ. Чи хаараас ийм хөхөд дагуулад ирсэн юм бэ? Ингиж анх танилцчихсан. Йоо. Дуканаас өөр ингэ хин нь хүүхэд байхдаа хөөрхөн байжгаад хин нь нас явахаар ийм секси хөөрхөн болчихдаг юм бэ? Өнөөдөр бурхан багшийн өдөр Монголд болж байгаа гэсэн нэг хилээд авъя гинэ. Гэхдээ хүмүүс ингэж ярьдаг те багада хөөрхөн байсан үг том болоод муухай болчихдаг. Багада царимуутай байсан үг том болоод хөөрхөн болдог гээл те. Янз бүрээр ярьдаг те. Би ч багада айгу хөөрхөн байсан та. Би багада ч хөөрхөн байсан одоо ч хөөрхөн гэчлээ. Багаал хөөрхөн байсан одоо ч хөөрхөнөөрөө л гэсэн. За Улаанбаатар хотод 11 цаг 30 минут болсон. Нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч. За Sprite no sugar. Хүү хоёлаа Sprite авч орж ирээгүй юм шүү. Харин тийм байна. Чи авч орж ирэх хэрэгтэйсэн гэвэл. За илчлэг сахаргүй Sprite no sugar дэглэн барьж байгаа үед эсвэл яг халуун үед хүүтнэр гадаа халуун байгаа үед хүүтнэр нуувал амны цангаа маш гоё тайлна. Та Sprite no sugar ундааны бөглөөнд дотор байгаа тэр 9 оронтой кодыг M-Music application-ы promo code гэдэг хэсэгт оруулаад дуртай хамтлаг дуучныхаа дууг хүсснээрээ сонсох боломжтой шүү. За тэгээд Sprite-а уунга бас гоё M-Music-ээ сонсох эрх авч байгаа юм байна шүү дээ тий. За баярлалаа номоо баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Sprite no sugar дэмжээ ажиллагчтай баярлалаа. Вау хөөсрөө дунлаа. За би ч одоо нөгөө нэг газта ондоод энэ чинь нөөг шугаар болохоор уугаад байгаа штэ тий. За ингээд одоо ингээд энэ хоёр ингээд танилцсанаас хойш ингээд зовлонгийн гурвалжин үүссэн. За тэр оператор нь олон долоо юм ярихыг бол Понти ерөөсө тоогүй заяа. За. Бүр тоохгүйгээр үл барам зүгээр дуугаал зургийг аваа. Наадах чи юм дуулгах хүүхдээ ингэж хэлсэн гэдэг юм байлээ. Тэгээ Карла Понти яалтчгүй продюсер хүний гэрхаанууд үнэхээр байсан. Одоо чи намайг нэг олж хараад авцсан шиг ажилласан шиг. Үнэхээр байсан гэдэг нь бол нотлогдоод Софи Италийн кино урлагт яалтчгүй одоо л ингээд лазаж эхэлж байгаа байхгүй юу? За ингээд зургийг авахуулаад пробонд оруулаад. За гэхдээ энэ үедээ бол тэр үе мэдээж гэрэлцсэн байсан тийм олноос нь бүр 2 хүүхэдтэй байсан. За ингээд Карла Понтигийн нууц амраг болцсон нөгөө. За Софи Лорен. За тэгээд тухайн үед нь угаасаа хажуу авднээсэн ойр тойрмоос нь харж байсан хүмүүс бол тэднийг нууц амраг хосууд гэж харахаас илүүтэйгээр аягүй сонин заяа. Аав охин шиг санагддаг байсан гэж дурсан байдаг.
Хөө тийм насны зөрүүтэй болох гэж байгаа юм байна тий. Гэхдээ гэтээ тэр нь яг ямар юмараа явгаараа үнний ортой гэхээр за насны зөрүү бол байгаа л да. Гэхдээ нэг гоё юм нь одоо энэ София ч нэг багаасаа эцэггүй өссөн шүү дээ тий. Тэнгүүд нэг юм эцгээсээ мэдэрч чадаагүй тэр нэг гоё эр хүний нөмөр нөөлөг тий. Тэгээд нэг хайр халамж хамгаалал нэг юм аюулгүй мэдрэмж. Үгүй яг нэг тийм мэдрэмж байд юм аа мөг. Яг нэг юм тэрвүүлсэн юм шиг мэдрэмж байдаг байхгүй юу? Тэгээд энэ бүгдийг бол Понтигоос мэдэрч байсан болохоор тэр надад яг л хизээж байгаагүй аав шиг минь санагдаж байсан гэж бүр өөрөө ярьсан байт юм байна. За. Тэгээд ингэж хэлсэн байна. Хамаг бүхэн нуруу унаж байгаа юм шиг санагдсан ч хажууд эргээд Карло минь бат найдвартай түшиг минь болдог байлаа гэж бүр намтар номон дээр нь бичсэн байт юм байлээ. За тэгээ Понти ч гэсэндээ угаасаа юм дэггүй тэг гинхэн тийм бүр үнэхээр нүдэндээ итгэмээргүй гоо үзэсгэлэнтэй Софиад бол бүр чин сэтгэлээсээ дурлцсан байсан. За тэгээд өөрөө ч угаасаа кино урлаг дотор ингээд амьдарч байгаа, киногоор амьдарч амьсгалдаг байсан болохоор ер нь бол яг ингээд продюсер юм чи хүссэн жүжигчин бүсгүйгээ өөрөө болох боломж Понтид байсан уу гэвэл байсан шүү дээ. Гэхдээ Понти өөрөө тийм айхтар хүүхэмсэг хүн байгаагүй. За тэгээд Софиатаас байхын тулд эхнэрээсээ салахад бол үнэхээр нөгөө бүр туйлын бэлэн байсан ч гэсэн чадахгүй л байсан. Яг тэгэхээр нөгөө нэг түрүүний чиний нөгөө нэвтрүүлгийнхэнд ярьсанчлаг Ром Итали штэ тий нөгөө нэг шашинлаг. Тэгээд одоо тэр эхнэрээсээ салахыг одоо хүсээгүйдээ биш. Харин тухайн үеийн яг нөгөө нийгэм хүмүүсийн сэтгэл дээрээс нь тэр нөгөө шашны хатуу үзэл баримтлал яг одоо үнэхээр нөгөө нэг ягштал дагдаг гэж ярьдаг штэ тий. Тийм байсан болохоор гэрэлсэн осууд бол салыг гэсний зургаар угаасаа тэр үедээ салж болдгүй байсан юм байна л да. За ингэж явсараад 1958 онтой золголоо. Тэгээд Италидаа алдарсан София Лорен бол мэдээж хэвлэл бүрийн нүрийг сэтгэл татам инээмсэглэл танан цагаан шүдэрээ одоо чимэглэж байсан үе. За ингээд дурлал бүсгүйгээ Америкийн зах зээл рүү гаргах чин хүслээ бол Понти биелүүлээд 1958 онд Холливуудын одоо эд мандаж явсан одод болох Кэри Грант болон Фрэнк Синатра нартай хамтран Бардамнал ба хүсэл тачаал гэдэг кинонд гол дүртэн тулалхаар болсон ба. За Синатрат тоглосон юм тэгвэл. Тэгсэн чи бүр инээдтэй заяа. За Кэри Грант бол тухайн үед бол бүр Америкт нэгэнт мандчихсан ингээд том жүжигчин Холливуудын од байсан. Одоо нөхөр бол Брэд Питт байж яг байна. Тэгсэн чи хийнч танихгүй нэг юм сонь царайтай өхөнтэй наваг тоглуулах гэв. Би лав чадахгүй гэдээсэг гинэ. Яас чи гологдтыг. Харин тэггүй хийцүү. Тэгээд бүр яг тухайн үед нөгөө Америк талын продакшных нь баг ингээ бүр баггүй сандралд ороод тий. Тэгээ ер нь бол нилээн ятгаж байж арай хийж зөвшөөрүүлсэн гэдэг юм байлээ. За одоо би чам зүгээр кино шиг юм ярьж өгнө. За ингээд юу байсан? София Лорен 23 настайдаа тэр Холливуудын одоо хөгшин бүрэх гэж байгаа. Тэр Кэри Грант гэхэд тэр үе 54 настай байсан. Кэри Грант гэдэг нь. Өөрийг голж исэн нөгөө жүжигчин тоглохоор боллоо шүү дээ. Тэгээ ингээд кино зураг авалтанда хамт тоглосон чинь нөгөө София Лорен ч дурлцсан Кэри Гранттай. Хиний нууц амраг байгаа даа шүү дээ. Карла Понтигийн нууц амраг Карлодо хайртай. Тэгсэн чинь Карлогоо тэр дор нь мартаад нөгөө Кэри Грантад бүр ухаангууд дурлцсан София Лорен. Тэгээ хоорондоо 30 насны зөрүүтэй. София Лорен 23-тай, Кэри Грант гэдэг тэр жүжиг Холливуудын жүжигчин 54-тэй. За 31 насны зөрүүтэй. За ингээд нөгөө нэг Кэри Грант гэдэг Холливуудын хүүхнүүдийг ханаруулдаг энэ нөхөр өөрөө бүр 5 удаа гэрэлтсэн. Тэр үед 3 дахь нэртэйгээ байсан. Яа нөгөө Холливуудын нөгөө замбрааг барьдаг нөхдүүд энийг. За тэгээд Испани кино зураг авалт Испанд болсон юм байна. Тэнгууд л София Лореныг аваад л нөгөө Кэри Грант чинь үнтэй ресторан ороод л Испани үзэсгэлэн газруудаараа гарч такваад л аваад. Нөгөө голоод байсан баг гэж өөрөө бас тий. Тэгтээ София Лорен төрүүлээд дурлцсан байсан. Бүр ухаангууд дурлцсан байсан тэр Кэри Грант. За тэгсэн чинь нөгөө Кэри Грант гэдэг нөхөр нь София Лореныг шууд тэр үеэрээ хоёлаа гэрлээ гэсэн. Америкт 3 дахь ихнэр нь байгаад байгаа шүү дээ. Тэгтээ шууд гэрлээ гэсэн юм байна. За тэгээд нөгөө София Лорен өөрөө дурлцсан байгаад байдаг. Тэгтээ айгүй сонин тэгсэн юм байна. Ингээд яг ингээд тэр Кэри Грантад дурлцсан учраас дурлаад байгаад би ингээд гэрлэх саналд нь зөвшөөрсөн хариу өгье гэсэн чинь яагаад ч юм ингээд Карла Понти санагтаад байсан гэдэг. Нэг ингээд нэг юм тэгтээ Карлого болоод мартцсан. Тийм. Тэгтээ л яагаад ч юм. Тэгээд ингээд нөгөө Карла Понтиго бодоод исэн болохоор нь би жаахан ингээд нөгөө бодож байгаад хариу өгье гэсэн юм байна. Тэгээд ингээд татгал тухайн үед нь татгалцсан. За ингээд зураг авалт дуусаад Кэри Грант Америк руугаа буцсан. София Лорен Итали руугаа ирээд за Карло Понтитойгоо ингээд эргээд нийлээд ингээд Италида амьдэрсэн. Тий. Тэгсэн чинь яг София Лореныг одоо нууц амрагл гээд одоо дараа нөхөр нь болсон юм чи. Карло Понти мэдсэн гинэ. Кэри Грантад дурлцсан юм байна. Тэгэнгუთ сүүлд нь өөрөө ч гэсэн дурсан байт юм байлаа. Нөхөр нь юуны Карло. За одоо л би Софияг хажуудаа
Ингэж нөгөө дэгээдс тогтоож авахгүй бол энэ хүн яг ингээд тэр Cary Grant руу явах юм байна. Аль хэдийн тэр хүнд оролцсон юм байна. Одоо би энэ хүнээ бат одоо ихтэйс ууж авъя өөртөө. Гинж тий тэгэнгүүтээ шууд Софиад гэрэл санал тавьсан. За хоёулаа гэрлээ. Өөрөө эхнэрсээ салаагүй Италид салж болдгоо. Тэгээд бүр марзаа. Тэгээд энэ хоёр за тэгэнгүүт айгүй сони София Лорен Cary Grant дурлцсан байжгаад Карлон ингээ гэрлийг ингууд шууд зөвшөөрсөн. Тэгээ хоёулаа гэрлээгээд. Тэгэнгүүт Италид нөгөө нэг эхнэрээсээ салаагүй болохоор гэрэлтийг зөвшөөрөхгүй. Тэгэнгүүт энэ хоёр яасан гэж Италийн хууль нь маш чангатай учраас Мексик руу ингээ судалсан байгаа. Тэгж жагаад Мексик руу хоёр хуульчаа явуулсан. Өмнөөсөө гэрлүүлэх гээд. София Лорен, Карла Понти хоёул Италид үлдэн заяа. Карла Понтиг төлөөлөөд нэг хуульч. София Лореныг төлөөлөөд нэг хуульч. Тэгээ очиод тэр хоёр хоорондоо гэрлсэн. Төлөөллийг нь гэрлэлнэ. Төлөөллийн хүмүүс Италид очиод гэрлэчихгүй. За Мексикт очиод гэрлэлцэн. За энийг юу байд юм бэ? Тэгээд ингэж гэрлэлт юм байна л да. Тэгээ гэрлэлчээд за ингэж байжсэн чинь хэмлэлүү шуугаад хэлсэн. Одоо юу гэдэг нөгөө Италийн Супра София Лорен кино продюсер Карла Понтитэй Мексикт хууль бусаар гэрэлжээ гэл. Тэгэл Итали удчихсан. Нэг арчааг заваан мусаа юмнууд гэл ингээл. Тэгээд яг тэр одоо юу гэдэг шар мэдээг нь нөгөө нэг Cary Grant нь гэрлийг санал тавьж исэн киноны Холливуд алдартай жүжигчин сонсчод сониноос уншичаад тэгээ би сая сониноос уншлаа гэж София Лорен руу уцаар яриад хагцыта хонгор минь хайрт минь София минь чамд аз жаргал хүсье. Гэсэн гэж байгаа байхгүй юу? Тий. Йоо ямар харин тийм үстэйг. Кино. Тий. Тэгээд айгуу сонин. Юу яд юм бэ? 1970 он хүртэл Италид гэр бүл салахыг зөвшөөрдөг байсан. Ерөөс угаасаа зөвшөөрөхгүй байсан. Тэгээд 70 оноос хойш Италид гэр бүл одоо ингэж хоёр талаасаа хүсвэл салж болно. Тэгэхээр энэ хоёр чинь 54 он штэ. Хэдэн он бэ? Тийм штэ. Тий. Ингэсэн байд юм байна лээ. Тэгээд энийг прокси гэрлэлт гэдэг гинэ. Одоо прокси гэрлэлт нь төлөөлөөд ингээд хоёр хүн явуулаад өмнөөсөө гэрлүүлчихийг. За ингээд нөгөө прокси гэрлэлтийн мэдээлэл нийл гараад ингээд Итали дээрс бүх шар хэвлэлээр нүдүүлээд эхэлсэн. Ингээд ирсэн чинь Италичууд энэ хоёрыг зүгээр ингээд шахсан. Яв гар манахаас зайл. Тий одоо ингээд одоо нөгөө шашинлаг гэдэг юм уу хуучинсаг хүмүүс нь бол ийм завхарсан балаа юм байхгүй. Яв. Тэр чиний Италийн үндэсний баялаг бахвал хамаагүй. Яана нөгөө нэг манаа нөгөө Малинаг яг ингээд нөгөө бас нөгөө амар болгосон. Энэ Италичууд ч юу ямар амар зэглэх хүмүүс вэ те. Ямар харгис юм бэ? Йоо тий. Тэгээд яг ингээд бүр ингээд нийгэмдээ нийтээр одоо бол бүлэднэ гэж хэлдэг шүү дээ. Нийгмээсээ ингээд гадуурхсан энэ хоёрыг. Тэгээд энэ хоёр чинь зайлвал баг ингээд цөллөг маягаар хүсээгүй байхдаа Америк явсан байгаа байхгүй. За хоёулаа хамтран аялагч яриад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 11 цаг 40 минут болсон. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар Шанартай амьдрын Морти Эрдэдэс хамтран ажиллаж байна. За энэ зайсан толгойн яг зүүн талд Америк сургуулийн дэргэд баашилтай юм байл энэ Мортон резиденс гэдэг. Тийм тэгээ эднийх болохоор well building гэдэг ийм стандартаар нийцүүлж төлөвлөсөн 375 айлын хотхон. За одоо болохоор юу хийж байгаа юм бэ? 25 оны 1-р үйлрэл ашиглалтанд орох 2-р ээлжийн орон сууцныхаа захиалгыг авч байгаа. 1-р ээлжинд бүр ашиглалтанд орохоосоо өмнө 100% борлуулагдсан байсан гинэ. Тийм гэсэн харин. Тийм. Тэгээд зайсан орчмын хамгийн эрэлттэй төсөл байгаа гэж шүү. За эднийх айгүй гоё заяа. Одоо ингээд нөгөө манайч гэсэн ажил дээр ингээд ус зөвшөөрүүлэгчтэй штэ тий. За дүнгууд айл бүр ус зөвшөөрүүлэгч гэртээ тавих шаардлагагүй. Яг тэгэхээр ус зөвшөөрөх нэгдсэн систем төслийн хэмжээнд суурилуулсан байгаа. За дээрэс нь ингэдэг гинэ барилгын стандартаар тагт буюу балконы талбайг 30% тооцох стандарт байдаг бол эднийх болохоор зэрэг бүр 100% тооцоогүй. Зүгээр тагтныхаа эсгийг ингээд метр квадрат нь оруулахгүй бэлэг болгож өгч байгаа. За тэнгууд бас зайсан ер нь бол зогсоол маш их хэрэгтэй. За одоо ер нь бол би одоо эхнээсээ зовлонгийн ойлгож байна. Надад зогсоол авахгүй ч бас чаас нуу хар машин чинь зүгээр л хичнээн сайхан угаалгаал хонуудаад гараад ирэнгүүт шороонд булагдсан байна. Тэгэхээр B1 B2 давхартай айлбарт хүрэлцээд авах зогсоолтой. 2 давхар авах зогсоолтой гэсэн. За энэ аюу даваа таа. За дээрэс нь ингэдэг гинэ. Барилга хоорондын зай стандартаар бол ер нь бол 30 м байд юм байна л да. Тэгсэн чи эднийх бүр заяа матч хийгээд 45 м зайтай заяа бүр. Тэгэхээр яасан байх нь айлбар нар үзэх төлөвлөлтөө тийм үү? Барилгууд нь бие биенээ хааж сүйдрүүлэхгүй байх нь тий. За дээрэс нь бас мэдээж тэжээр амьтаа мартаагүй. Тэдэн зориултын талбайг бас шийдэж өгсөн байгаа. За ингээд зайсан толгойн зүүн талд Америк сургуулийн дэргэд буюу Америк сургуулийн чанх хотод байршилтай Морти Эрдэдэс хотгоно манайхан захиалга өгөөрэй. Тэгээд борлуулалтын алба нь 76 тэг 67 76 тэг 67.
Facebook дээр та юу нэр мессежний нөгөө нэг хэлээр бол латинаар Morton Residence гэж бичээд Facebook руу орж болно. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар чанартай амьдрын Morton Residence хамтран ажиллаж байна, баярлалаа. За тэгсэн чинь нөгөө ингээд манай хоёр чинь хөөрхий за ер нь бол сайн дурын цөллөг баг явчихж байгаа штэ. Ер нь бол тий. За тэгээд мэдээж одоо гоё гэрлэнэ. За ингээд Италийн ард эргээд хэвлэл мэдээлэл тэднийг ниймээсээ дүлхэн гаргасан Софи Лорен, Карло Понти хоёр сайн дураараа Америк нэгдсэн улс ч юм уу, Франц ч юм уу, Швейцар руу ер нь бол хаашаа Италид байхгүй бол хаашаа л хаашаа амьдрах боломжтойгоор цөлөгдөж байгаа байхгүй хамгийн гоё цөллөг байгаа сте тий. За тэгтээ манай нөгөө нэг Софи Лорен чинь нөгөө ярианыхаа энэ дээр үнэхээр их орондоо бүр тоймгүй хайртай хүн байсан. Тэгээд хөвдөгөө ч яахт ингээд хэцүү болоод гарсан одоо Итали орно өргөлж сананд орсож ярьдаг байсан. За гол нь тэд хуулийн дор гэрлэлтийг зөрчсөн гэмт хэрэгтнүүд болохгүй тулд 1962 онд одоо нөгөө Мексикт хийгдсэн прокси гэрлэлтэд цуцлуулсан. Тэрийгэ бүр цуцлуулсан. За тэгсэн ч гэсэн хамтран амьдарч байсан. За ингэж явж хагаад 1966 онд Понтигийн хууль ёсны эхнэр нь бүр хуульч заяа. За өөрөө хуульч заяа. Тэгээд Жулиана Понти гэдэг байсан. За нэг мэрэгэн санаа сэтсэн байгаа байхгүй юу? Энэ гуруулаас ихнэр нь өөрөө ингээ те бүр дэмжээдсэн одоо манай хоёроо ийм арга байна. Тэр хоёрыг ингээ суулгах гэдэг юм шүү. Тэнгүүтээ ингэсэн байгаа. Гуруулаа ингээд салалтыг хуулиар зөвшөөрсөн байдаг Франц улсын иргэн болох юм бол албан ёсоор ингээд гэрлэлтэд салгуулах боломжтой байна гэд нөгөө хоёртөө бүр санал болгосон байгаа. За өөрөө судлаад мэдээ. Хуульчуд гэдэг утгаараа ингээд гуруулаа сайхан хөтлөлцөж яваад 1966 онд Франц улсын иргэн болсон байдаг. За ингээд бүр энэ гурын иргэншил авах хүсэлтийг байна штэ. Францын тухайн үеийн ерөнхий сайд Жорж Помпидо өөрөө ингээд бүр баталж исэн. За ингээд Франц иргэн боллоо гэд. Тэгээ ингээд Карло Понти эзэнээс өсөж яснараа гэрлэлтэд цуцлж байгаа. Ингээд амны хайртай Софи Лорентойгоо албан ёсоор ном журмаар нь хуулийн дагуу гэрчүүдийн өмнө ингэж нэг юм явж 1966 оны 4 сарын 9-нд гэрэлсэн байдаг. За ингээд ёстой энэ гэрлэлт бол Карло Понтиг 2007 оны 1 сарын 10-нд 94 наснда таалал төгсөх хүртэл үргэлжилсэн. Тэгээд энэ жил манай Софи Лорен ч амьд байгаа штэ. 80 настай. За ингээд Женев дэх гэртээ өстой амар тайван амьдарч байна. Тэгээд 2 хүүтэй 4 ачтай болсон байгаа. За том хүн бол оркестрийн удирдаачаар ажилладаг бол баг хүн аавынхаа замаар алхаж кино урдагт хүл тавин найруулагч болсон юм байна. За зүгээр сонирхолтой нэг ийм баримтууд байдаг. Софи Лорен Итали, Францын давхар иргэншилтэй. Өөрөө Итали хүн, Итали төрсөн, бүр Италитай бүр Неаполь хүн. За тэгтээ Францын иргэншилтэй. За Софи Лорен нөгөө нэг дургу ээжийг нь хаяад явцсан, дүү өөрийг нь хаяад явцсан аавтайгаа 3 удаа уулзсан байдаг амьдралынхаа туршид. За 5 настайдаа нэг удаа уулзсан гэдэг. 17 тойдоо бас нэг удаа уулзсан юм байна. Бүр хожим 78 онд аав нь үхэх гэж яхад нь очиж нэг уулзсан. Тий. Тэгсэн нөгөө аав нэг төрсөн дүүг нь миний үхт биш гэж хүлээн зөвшөөрдгүйгээд тэгэнгүүт ингээд нөгөө Софи Лорен алдахтай болоод баян болоод жүжигчин болсныхаа дараа тэр аавынхаа тэр Шикалоне гэдэг овгийг хотлож авч гисэн мөнгө. Дүүдээ юу? Тий, дүүдээ. За. Тий, дүүдээ бүр шууд мөнгө төлжээж эцгийнхээ овгийг худал. Аав нь бол хүлээн зөвшөөрөхгүй энэ миний охин биш гэдэг. Тий, тэгсэн юм байна лээ. Одоо тэр нөгөө нэг дүүгээд байгаа тэр Мариан дээр штэ тий. Тэр нь одоо нөгөө нэг Италийн дарангуулагч нөгөө нэг Бенито Муссолини гэдэг штэ бүр амар алдартай. Тэрний баг хүүтэн гэрэлсэн байлээ штэ. Тийм үү. Тий. Тэгээд одоо штэ Италийн ТV од заяа. За нийтлэлч бас заяа. Дуучин 86 настай бас амьд байгаа. Одоо энэ ч угаасаа нэг нь 34 онд, нэг нь 38 ер нь 4 насны зөрөөтэй шүү дээ. Тийм байна. За. Тэгээд 1999 онд Софи Лорен насан туршидтын сайтууд нүцгэн зургийг нийтлсэн гэдэг баахан сайтыг шүүхт өгч бас баахан манаргаж исэн. Тий, ийм байна лээ. Тэгэд энэ Карло Понтиг ер нь бас ингээд ихнэр мэхнэрээ араар нь тавьж байсан юм уу? Тэ өөр яг хүүхэн мөхөнтэй янз бүр олж орооцолж байсан уу гэж бас үзлээ. Ерөөсөө тийм мэдээлэл гарч ирэхгүй л. Яг Карло Софи Лорен
нь мэдээлэл их Карла Понте гэх нэг хүмүүс нэг юу адаг бичдэг байж магадгүй тий. Гэхдээ тэгтээ бас угаасаа чи одоо ингэж гэрэл гэж сая ямар их юм болов тий. Тэгээ ийм их юм болж гэрэлсэн. Тэгээд энэ хоёр ч бас нэлийн олон насны зөрүүтэй болохоор магадгүй мэдээж ингээд өөрөө бас нэг тийм айхтар хүүхэмсэг хүн байгаагүй учраас тэг яг ингээд насан туршдаа одоо үлдсэн амьдралтаа гэх юм уу те 94 нас хүртлээр үнэн ч амьдрсан болов гэж би зүгээр бодсон шүү дээ. София Лорены тухай тэр нөгөө юу гэдэг штэ. Cinema Paradiso гэж кино гэдэг штэ. Тэрний найруулагч Итали залуугийн Итали хүний дурсамж байдаг. София Лорен хаан ч үлээдэ. Хамаг үнэт идлээ хулгаад алдсан. Өөлөө сууж ийн гинэ. Төчөд муудалцаа. Тийм. Тэгсэн тэр хоёулаа Неаполих юм байна. Хоёулаа айгу ядуу өссөн. Тэгсэн чи тэр Cinema Paradiso-гийн найруулагч хатагтай Софи битгий уйлаа. Тэг ингээд та тэднийг санаж уйлж байгаа ч гэсэн таны тэр одоо үнэт идэл чинь таныг санаж уйлахгүй байгаа штэ. Тэгэхээр таныг санаж уйлахгүй байгаа зүйлийн төлөө бити та уйлаа. Тэртээ тэргүүл хоёулаа Неапол хүмүүс ядуу өссөн штэ. Гэж хэлж София Лореныг тайвшруулж ирсэн гинэ. Таны төлөө уйлж санаж байгаа хүний төлөө бол та уйлаа, санаа дурсаа. Таныг санаж дурсахгүй байгаа юмны төлөө битээ уйлаа. Гэс нэг юм түүх уншижсэн бэ. Тий. За гоё ялаа. Тэгээд энэ хүрээд 2024 оны 5 дугаар сарын 23-ны Пүрэв гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтран аялагчаар чанартай амьдрын Морьт Эрдэдэс за мөн Техносон шин салбарынхаа нээлтийн урамшууллаар хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа мөгөө. За баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн